Тэгэл за бурхан минь энд ингээл өгөх юм байна гэж бодоод би ингээл бүр ингээл жижигэнсэн за ингээл Сэмэцгэнэ. Сэно. Одоо авчирсан. Тэглээ. За Лондонтой хамт нэг өдрийг өнгөрөөхдөө бэлнэ үү? Мэдээж бэлэн тэгээд та бүхэндээс гой ярилцахаа гэж найдаж байна. Та бүхэнтэй хамт тий. За зүтэлээ цагаан уусан уу? Цагаан уугаагүй яг одоо уух гэдэг юм бол бэлтцсэн байна. Тэгээд ер нь бол Бүр гой цагаан унгаа ярилцаад явъя тий. Тэгээд яг тоссоо халаагаа bijсэн. Бидний яг лигийн үлрэл дуусаад 2-3 хонжийн тэгээд ойртой жоохон юм байгаа. Тэгээд лагер дээр ирж ер нь бол 2 хоног ганцаараа яг юм ороод байж ер нь бол за шоугаа үзэж гин үү? Бидний нөө мэдхгүй байгаа юм их байсан. Оролцогч хоорондын дунд тэр мэрийг бас мэдэж авсан ер нь бол бас. Гэтэ амар юм догдолтой байгаа. Шинэ анги гарах болгонд 3 дахь өдөр болох юм ингээд. Лүк ТV-гээ яг өдөөсөө шортсон штэ. Ордог байхгүй юу? Тэгээд тэрэнд амар юм хүлээлттэй. Тэгэл за одоо тэгэлс бидний үүсэх болгонд яг нөгөө нэг тэнд байсан амар дурсамж сэтрээд нөгөө үеийгээ санаж манаа л те. За энэ мэн одоо юу хийж байгаа бол хаана юу хийж байгаа бол гэл. За ерөнхийдөө бол болчлаа. Эсийг л хэлчихтэй юм да. Тэгээд яа тэгсэн эрэхт орсноос биш ер нь өглөө болох яг үлэн дээр нэг GoPro амар удагдлцсан. Тэнд амар ядарсан бид. Тэгэл энийг угаал бас амар хөвчтэй бодлоо. Яг тэр өдрөө амар амжилттай давж маавал. Ер нь ирснээс биш байнга удагдлцчих. Яг дөрөв талх хийдэг ер нь бол илүүч биш, дотооч биш. Ахтай, эрэхтэй дүүтэй айлын 3 эрэхтэй өгдөхгүй юу? Манай ээж л жоох хэцүү дөхсөхтэй 3 эрэхтэй өгд. Юмсан хүмүүжлсэн ээж бол яг бүр ээж бол амар хатуу. Тэгэд яг ингээд гэрийн ажлын тэр амар сайн их сурсан. Тэгэд яг бид нар нэг юмд явах хэрэгтэй болно шүү дээ. Тэнгүүд дандаа ингээд нэг ажил хийж явдаг. Тэгэд ингээд бид гуравт ингээд ажил ингээд хуваарлаад өгсөн байдаг. 4-р ангиасаа яг жоохон өндөр болж эхлээд манай яг хурш айлын багш манай сургуулийн бие тамирын багш байсан. Тэгэд бид хоёр орцонд амар тааралцдаг. Тэгээд чи ер нь нэг цагсны дууланд явж үзэх үү гэд хүрээд иргээд тэг би яг очиж ирсэн байхгүй юу. Тэгэж яг анх орж ирсэн юм. Өдөртөө амьдэрдэг гэх юм уу яг. За өнөөдрийг гоё ойлгочих. Өнөөдрийг ингээ өнгөрөөчий, тэгээ өнгөрөөчий гэдэг амар юм дураараа гэх юм уу. Жохон дураараа байцдаг юм. За хэдүүлээ шивэсийн тухай ярилцах уу? Анхны шивэс нь аль уу тий? Энэ болохоор яг анхных яг манай ах бас шивэстэй. Тэгээд яг би яг тэр үед ахыгаа хараад шивэс сонирхож ирсэн. Тэгвэл энэ болохоор юм хамсаа хайнд гээд манайх яг гэр бүлийн гишүүнд тавуулаа. Тэгэд яг хуруу болгоныг нэг гишүүнээр бэлэгдэж ингээд тавуулаа хамтдаа гэсэн утга санаатай тий. Одоогоор нийт яг бараг 30 гаруй том шивэс байгаа. Шивэсэнд амар их мөнгө цаг айгүйх зардаг юм бол. Энэ бол миний уус яг ихрийн ордыг илэрхийлсэн. Дандаа л ийм нүүр царай нүүд ингээл ийм масктай Spider-Man тэртэй. Энэ ингээд ишгээ Venom энтер нэгаа. Энэ болохоор ирчүүлэнэ шүү. Яг хөө энэ Spider-Man-ыг бол яг бас багасаа ер нь бол бүр амар фэндэж үздэг байсан. Яг үл ийм хөдөлгөөнүүд нь амар таалагддаг. Тэгээд бас өөрийгөө амар нууд штэ ямар хүн гэдгээс. Тэгвэл би бас ингээд заримдаа ямар хүн гэдгийг амар нуудаг юм шиг ингээд. Энэ болохоор миний яг дуртай яг хипхоп хамтлагийн юу байгаа. Хамтлагийн нэр Negaspit Attitude гэдэг одоо ийм характертай, ууртай тий нэгрүүд гэсэн утгатай кино нэд штэ. Тэгээд энэ болохоор ээж бит хоёрын портрет зураг байгаа яг багын яг хуулж исэн. Дээш гарч хувцлаад тэгээд явах уу. Тэгээд ээж арадл мэй энэ зургийн талаар энэ юм бэ? Энэ би энэ яасан маа 2 жилийн өмнө яг хасын хүлгүүцтэй плей-офф тоглож явах гэсэн үеийн зураг байна. Тэгэд манай нэг хөөрхөн дүү үү тий. Тэгээд яг надад бэлгэлж ирсэн өөрийн гараар зураад. Энэ өрөөнд бол энэ төрхөөр онцдог байгаа.
Тэр нь жоохон чимээгөө газар туртай. Тэгээд яг хувцснууд амар цуглуулдаг. Яг гэрт ингээд 3 шүүгээ байдаг. Гурлаа ингээд миний хувцснууд тэгээд ингээд ээж ингээд одоо болоо ингээд тий өмсөх хувцсны тоо гүйцтэй энэ тэгээд амар цаг яндаг. Яг нэг юм ингээд авмаар байвал шууд ингээд авчдаг ингээд тэгжээж яг сэтгэл санаа амардаг. За явлаа шүүж. Бай. За. За явахаас өмнө ямар ч гэсэн нэг гоё харуулъя гэж бодлоо. Энэ хэсэг бол айгу бүр амар харахад амар гоё юм. Нэг юм байгальт тий. Нэр ямар гоё юм бэ? Байгальт холбогдсон юм шиг амар гоё. Тэгээ өглөө босчмосоод зундаа айгу гоё ногоорчдөг юм бол тэгэл морь мал бэлчээл уул ус ингээл налаагаал гол гайх урсаал ингээл. Юу л амар заримдаа хитрхийг нөөнийг нийгмийн харилцаанд ороод стресстэй тэнгуут яг ингээл шууд биш ганцаараа шууд юу ч хэлж мэлэхгүй явцдаг юм хаанаа мэдэгддэггүй ийшээ ирцэн ингээл байж байгаа юм. Сайбор ёо ээжээс бүр амар бие барьлаа шүү дээ. Би бол ээжүүд бол амар сайн хөхт. Яг манай аав амар юм хөдөө гадаа амар их явдаг юм байт яг жуулчдтай. Тэгээд яг ааваас яг машин энэ барих нь ингээд сурч ирсэн. Тэгээд жолооны курст явж исэн юм аа. Тэгээ нөө дүрмээ бол ерөөсөө мэдгүй ингээд. Тэгтээ ингээд нөө нэг маневр энэ төр хийх чадвар байгаад байдаг. Ингээд самбаачлах чадвар энэ төр байдаг. Эхний дүрмийн шалгалтандаа тэнцээгүй баг хэд алдлаа. Бараг 15 алдчихсан ба тэр чи 20 тест байдаг. Тэгэл амар нөө нэг тест авдаг багш нь цэлмэг гэж юм бэ гэж тэгдэхгүй. Тэгэхээр би гэж цаад би тэнцэж мэдчихсэн чи. Энэ хүн 15 алдсан байна. Тэгэл би амар бантаал нөгөө нэг хамт байсан олон хүмүүс инээгээл тэгснээр тэр багш гудамжны бүрийн дөрмийн хичээлд суугаагүй ямар ч хүн ингээд ямар ч хүнээр ингээд буудуулсан 15 алдахгүй гэж хэлж байгаа. Эхнийх тэр намайг унахад амар ууралж байсан хүчнийг бэлтэж байгаад ингээд яагаад таач гээд. Тэгээ би ингээд хоёр дахь дээрээ хоцорсон гэж хэлэхээс айгаад ингээд яаж ирсэн аахгүй юу. Ингээд яаж ирсэн. Хутлаа ирсэн. Тэнцсэн гэлсэн. Тэгээ ингээд үнэмлэхний юу удаан гарч байгаа марж байгаа үнэмлэх гарааг байгаа энэ тэрийг хэлсэн. Тэгээд яг ингээд аав ээжи машиныг ингээд нууцаар хөдөлгөж эхэлж байгаа байхгүй юу ингээд. Орой явж байхдаа гэрлээ асаагаа мартцсан. Тэгээ цагдаа намайг тогтох байхгүй. Машин ачаал ахын үнэмлэх хэмтрийг аваад тэгэл тэр орой миний ингээд орой ингээд там болж байгаа байхгүй. Би ингээд яг гэртээ хараал ингээд яхаа мэдгүй ядж хахад шүний нийгмиг болчихсон. Тэгээд өглөө аав ээжтэй ажилдаа байсныг би мэдчихсэн тэгсэр нэ машиныг нь ачуулцаа. Тэгээ би ингээд өглөө ингээд 8 хүртэл ингээд нойргүй ингээд 7 цаг ингээд тийчгэн байгаа байхгүй. Бүр ингээд яана гэл. Тэгэл аавыг өглөө яг 8 цагт босоод тэгтэн яг ингээд бүр хилж байгаа юм чи бүр машин чи ачуулцаа гэл. Тэгэл аав амар уурлаа. Тэгэл би чинь тэгэл 7 хоног бол гэр орноос гарахгүйтэй гэрээ цэвэрлээл амар уушлаа. Аав ээж уушлаараа гэл хөлтөн сүгдөлтэй. Би энэ хүнтэй уулзахаар яцаа бичсэн байгаа. Тэгээд цагийн дараа би боод ирээ бичсэн. За тэгээ. За амартай уулзмаар өсөнтэй уулзчлаа амар гоё сэтгэл санаа гоёлчлаа юм. За одоо юу авах гэж байгаа лээ? Одоо ээжийн загсан юмыг авнаа. Шампунь тэгээд ангижруулагч. Яа. Энэ хоёрыг авчихсан юм уу? Энэ ээж сүүлийн үед нэлээд хэрэглээд байгаа. Тэгээд би нэг бэлэг болгож өгсөн. Тэгээд тэрнээс хойш нэлээд таалагдсан юм шиг үлээ юм бол. Тэгээд нөгөөтгөө аваад тэргээд тийчсэн. Тэгээд энэ хоёрыг авчих ямар тач. Тэр нэрээ бас гоё мэлхэд Wellbe Shop-оос та бүхэн энд байгаа бүх бараг юу нь бол захиалж болно. Тэгээд Цэтуула 10 гэсэн промо кодыг ашиглаад юу нь бол бүх хүссэн бараанаас 10,000-ыг хөнгөлүүлэх боломжтой юм байна шүү дээ. Баярлалаа. За тэгээд юм их байна уу чинь. Хтодос уу? Секс? Секс. Өөр амар юм. Урт хөл. Тэгээд бас юм айлгүй хтодод амар зуртай. Би бас ингээд амар юм. Миний дотор юу амар юм айлгүй хүн байдаг хгүй юу? Тэр нь гэхдээ яг зөвхөн юм камер гүйд сквол юм хоёулахнаа байх үедээ амар гарч ирдэг. Бас амар юм тоглоом хийх туртай болохоор яг надтай тоглолдог охин байвал бүр миний бүр ингээд юуг амар татна юм бол тамирчны амьдралаар амьдрахтаа юу нь бол айгуу дуртай. Гэхдээ заримдаа дургүй гэх шиг. Би яг нэг юм ингээд хүсч мөрөөдчөөр ингээд тултал нь ингээд хийх гээд байдаг. Лиг дууссан ер нь бол миний яг сүүлийн 3 жил яг нэг юм ижлэгийн хэмжээгээр одоо нэг адилхан байдлаар гэх юм уу яг лиг намар эхлээд хавар дуустдаг. Тэр оронд бол угаасаа яг бүх зүйлээ лигтэй зориулдаг. Тэгээд дуусан гут ер нь бол амар юм ганцаараа илждэг.
ганцаараа иш тийшээ цүнхээ өрөөл явцдаг. Америкаар Америк ганцаараа явдаг ингээд хотуудаар айлуудаар ингээд хоноглоод явцдаг ингээд бадарчиг явцдаг. Нөгөө тэнд амьдардаг хүмүүс амар юм найрсаг. Тэгээд гэрээр нь ингээд нэг 2 3 хоног явхад амжилт асуудал байдаггүй. Тэгээд амар юм гоё хүмүүс байдаг яг гадаад байдаг монголчууд амар нэгэндээ амар юу байдаг штэ эвтэй мэрэгжлийн тамирчин байх жоохон хэцүү байдаг л та. Ингээд амар их стресстэй ингээд ялангуяа энэ чинь мэрэгжлийн тамирчин байна гэдэг чинь өөр амар хариуцлага байдаг. Спонсор байгууллагуудын бас юунууд байгаа штэ ингээд хариуцлага тэгэл үзэгчдийн хариуцлага ингээд бүгдээс ингээд хариуцлага үлээгээд ирэхээр зарим талаар ингээд тамирчид ингээд хангалтгүй байх үе байдаг. Тэр үед нь ингээд үзэгчид ингээд амар яадаг те доош нийдэг шоолдог те тэр бүгнийг ингээд авч явдаг юм шиг санагддаг бусад тамирчид ч гэсэн би нэг юу бааватай түүх юмэр те найзтайгаа яг аялаад явчихсан. Yosemite гэдэг юм юу тийм National Park гэдэг 6-7 цаг алхаж гардаг. Бүрхээний дээр ингээд хоол унд идчихэд тэгсэн чинь ингээд манай за эргэн тойрноо харчаад ирээ гэж гардаг хгүй юу. Тэгснээр анда бааваа гэлдэг хгүй юу. Тэгэл би за энэ яг худлаа яриад байна. Надад тоглож ин даа гэсчил яг хоёр дахь дээр бүр яг хоолоо бүр яг эвгүрцэн бүр анда бааваа гэж бүр яг юм охин болцоо хоолойтой бүр тэгэл би яг ингээд тэрэл гараал авсан чинь бүр яг нэрээ бааваа гэж тийм бүр яг зуулцахтайгаа заяа гэд баг 20 метрийн л наан цан заяа. Тэгэл за бурхан минь энд ингээл өгөх юм байна гэж бодоод би ингээл бүр ингээл чичгэнсэн за ингээл тэгэл ингээл одоо яах вэ хүүгсчил манай нэз ингээл дуу гараг ингээд те ингээл юм masculine energy мэдрүүлтэй тэгэл би ингээл айцсан ингээл яаж яхад айцсан болохоор аим тэнэг хоолойтой тэнэг хоолойгоор дуураад тэгэл ингээл найстайгаа яахаа мэдхгүй гээд нөгөө хоёр чинь ингээл хөдлөөд байна. Тэгэл би бүр цухтаачмаар санагтаад бүр яг яаж яах тэгэл цухтаавал угаасаа баригтан тэгэл хавцал дээрээс үсэрч үхэнтэй яаж харахгүй болчихсон. Тэгсэн яг амар хогийн санаа орж ирсэн. Би яг найзасаа хурдан гүйчүүл бараг амьд үлдчих юм байна гэж бодсон. Тэгээ азар юм хоёр гадаа залуу таарад. Тэгээ бид хоёр ингээд баавд таарсан ингээд майхан захын ингээд тэгээд бид дөрөв хамтаа очиж майхан захнаа яваад хамтаа хоноглож байгаа байхгүй. Яг 5 жилийн дараа би зүгээр амар юм гэр бүлтэй болцсон байж магадгүй гэсэн зоригтой байж магадгүй. Тийм ихнэрүүдтэй, хүүхдүүдтэй гэж байна. Тиймэрхүү зорилго бол бас байна. За тэгээд хол идчихэд нурууны эмчилгээнд очиж нуруугаа бариулаад зүү энтер тавиулаад бомб тавиулаад тэгээд өнөөдөр бол онцгийн их ажилгүйгаа тэгээд гэртээ очиж амрандаа. Тэгээд өнөөдөр юу надад таамд байсан баярлаа. Тэгээд яг ховчилж уулзвал би юу амар их гоё түүх ярьж үгүй шүү. Миний амьдрал юу нэр тэр чигтэл түүх юм даа. Түүхийн хүн юм даа. За баярлалаа.